Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7 өдрийн дагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов цогоо ураатай шар шуу нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 10-ны пүрэв гарагийн дугаар шууд хүрэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Чанцаа Ами, найруулагчаар Борхогийн Чинбатнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Self Feminine Wash, Шингэн савн, мөн баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. Бэлцэхонотоо үчи мэндийг хүргье. Бүгдэнд нь үчи мэндийг хүргье. За хов бацгаад бэлнэ. Билээ. За сайн байна. Өөртөө ихтэй болсон. Тэлтэйгээр би бацдаг болсон. За энэ 7 хоногт бас нэлээд сонирхолтой алдарнуудыг танилцуулж байгаа. За амигч мань өнөөдөр ямар алдартай танилцуулах болсон. За би өнөөдөр бүгшний эзний Промирийн дүрээр нь сайн мэдэх баха та. Шон бинийг танилцуулахаар бэлтлээ. Ер нь бол хамгийн алдартай юу яаж алдартай болсон гэхээр бараг тоглосон киноныхон дүр болгоно нь хүчдэг. Тэр үгээр алдартай. Тий. Жохо инээдтэй ч гэх юм уу. Тэгээд сүулдэ бүр одоо би байлгоо гэж бүр тэгсэн байл. Яа тий санамсаргүй байдлаар л өгөхөд идэм эсвэл дандаа өгөхийг мэдээд тэр дүрдээ тоглолт юм байна. Мэдгүй тэгэл цаанаасаа л зохиол нь тэгэл таарчдаг. Тэгээ нэг лаг дүр байгаа байхгүй. Тэгэл явж байгаа л өрн дуусахын баг хүн одоо өгөх нь гэ бүгд мэддэг тий. Харин тийм жүжигчгээд байдаг шүү дээ. Дандаа өгөхөд тахаар тэгээд шинэ кино тоглохоор энэ угаасаа өгөх дуусна даа. Харин тий яг оноо тийм жүжигч нэг танилцуулна. Бүшний эзний бэнүүд бол бүгд мэдэн дээ. За 6 гарч ирэхээр би таньдаг хэсгээ хараа. Танин уу? Тийм. Би харин нэрээр нь танихгүй гэж. Нэрээр нь харин мэдгүй байгаа байхгүй. Тий. Би нөө хамгийн алдартай дүрийг хэлээд байгаа нэр байхгүй. Боромир гэд. Нөгөө бүшний эздийг нөгөө хамгаалаад явж байхдаа бүгжрүүнтэй. Мэдэн. 6 гарч ирэхээр тариад байдаг байхгүй. Харин тий царайг нь харахад тань. Алартуудын бүгд нэрийг цээжлэн гэдэг маань өөрөө ч хэцүү юм байл. Тийм шүү дээ. Яг зөвхөн хэдэн үнийг л олыг нэрээр нь мэдээд байгаа тийм. За өнөөдөр танилцуулах алдартай маань бидэнд амьдралын өдрийн киногаар танигдсан жүжигчин И Бёнхон буюу бид нар Инха гэдгээр мэдэн тий. Инхатай холбоотой шинэ мэдээллүүд гарсан байна. За сая бараг 2-7 хоногийн өмнө нэг ярилцлага өгсөн байна л да. Тэгээ тэрнээс нь сонирхолтой юм түүхүүдийг нь орчуулаад та бүхэндээ хүрэхэд бэлтлээ. Өмнө нь бараг 2023 оны ихээр Инхаг ярьжсэн билээ. Тэрнээс хойш эхнэрийг нь ярихтаа нэг хальт дурджсэн. Тэгэхээр өнөөдөр нэмэлт мэдээллүүдийг нь ярих нэ. Тэгэхээр нэг юм юу гэдэг одоо хизээ төрсөн өндөр гэхээсээ илүүтэйгээр сонирхолтой тэр одоо түүхүүдийг нь ярина гэсэн үг. За ингээд техник нь болохоор буруу оршуулгын ёслол дээр саяхан очсон байна андуураад. За жүжигчин И Бёнхоны дотн нөхрөлдөг найзынх нь аав нь өвдөлсөн гинэ. Тэгээ хамжууд найзынх нь аав нь өвдөлчөд очиж оршуулган дээр нь очиж штэ. Тэгээ тухайн үед нөгөө бөөндөө ингээд нэлээс алдартнуудаараа найзалдаг байж байгаад. За тэр найз нь болохоор алдартан биш юм шиг байлаа. Тэгэд төрүүлээд очсон байсан. Инхаа маань болохоор дараа нь ингээд ажилдаа суучаас ганцаараа очсон гинэ. Тэгээ оршуулган дээр төрүүлд очсон найзууд нь лгөө чи одоо хаана байна ирж гин хаана явж гин гэхээр өө би одоо баг ингээд орж гин гэдэг ингээд тиймэрхүү бичсэн. Тэгээд ерөөсөө орж ирдэггүй. Тэгээ нөгөө найзууд нь гайхаадгүй энэ яагаад ирэхгүй юм болоо гэд. За ингээд удалгүй жүжигч маань оршуулган дээр очиод өвдөнд байгаа хүнд ингээд эмгэнлийн мөнгө өгсөн маа. Тэр чинь солонгос тэгдэг ш оршуулгын наадал ингээд эмгэнлийн мөнгө зөвхөн болоход нар гэрийнхнээс нь төлөөлөлөд хүн гэрээ суудсан байдаг. Ингээд суудсан тэр хүн дээр очиод ингээ мөнгөө өгсөн чинь нөгөө хүн учиргүй цоцсон гинэ өөрөөс нь хүш гэлээ нилээн цочоод тэгээ Инхаа маань яг нэг сүртэй бодоогүй л дээ яа тэгэхээр алтартан болохоор сандарч гайхсан ч гэж магадгүй шүү дээ тийм ингээд нөгөө эмгэнлийн мөнгөө өгчөөд жагсаалт байдаг тэрэн дээр нь одоо И Бёнхон гэдэг өөрийнхөө нэрийг бичээд за ингээ утлаа тайлаа цааш ингээ оршуулгын ёслол руу орчиж байгаа. Тэгсэн талигаа чи ар гэрийг хүртэл жүжигчин гараа цоцсон гинэ нилээн гайхадгүй ч юм ороод ирвэ. За тэгээ Инхаа дотроо бодсон маа за найз маань зайлуул тийм уг найз нь тэр дотор байх ёстой шүү дээ. Найз маань зайлуул да ажилтаа гээл тэг хүн амьтанд л одоо оруулж моруулаад тэр гадаал явж байгаа юм байл үү дээ гэж бодоод талигач тийм ар гэрийнхэнтэй хүндлэл үзүүлж мөргөх одоо ёстой байдаг. Тэгээ мөргөх санаатай талигач нөгөө те аавынхын зураг одоо байх ёстой ш солонгос тайм уушуул гарч ирсэн мал зураг зургийн тавьсан те бааганц цэцэгтэй тийм байдаг. Тэгээ яг очиод ингээл нөгөө тэр зургийг нь харсан чинь яалтчгүй найзаасаа өвд болсон гэсэн үг сонсон байхгүй. Тэгсэн чинь эмэгтэй хүний зургаас гэж настай эмэгтэй хүний зураг. Ингээ инхаа нэлээ гайхсан л юм да. Гэтэ дотроо бодсон маа. За би бодвол одоо буруу сонсцсон байх те. Одоо ээж нь л өвд болсон юм байна да. Зайлууд одоо ингээл мөргөөл ээжсэн чинь талигаа чи ар гэрийн удаас нэг хүн л ингээл ерөөсө бүгдээ гайгаал хараадсан гэнэ ингээл. Инхааг те тэн ингээл мөргөөл ингээл гачууд илэрхийлэл хажуунаас нь нэлээ гайхчихснаа. Өвдөсний харт тулгарсан гэнэ. Тэгээ нөгөө ар гэрийнхнээс нэг нь л та юу н андуурсан юм шүү гэж хэлсэн маа. Яг тэр мөчтөл би юу н андуурсан юм байна гэдгийг ойлгоно. Өөстө намайг уучлаар би ингээ андуурсан юм байна гэдэг минь чийтл улаагаад гарсан. За ингээ гарч явахдаа нөгөө эмгэнлийн мөнгийг хийцэх хайрцгийг олж харсан. Тэгээ яасан бэ гэхээр мөнгө өгсөн шүү дээ. Тэгээ өгөхдөө хамгийн дотны найз нь учраас их хэмжээний мөнгө өгсөн байгаа байхгүй яа надаа авъя гэдэг тэгэхээр зүйт эвгүй шүү дээ хүний оршуулгын өсөлт төр ирчингүүтээ мөнгө өгсөн за биш байсан байна би ингээ буцаагаад авъя гэхээр эвгүй тэгэл яг нөгөө хүн л болсон хойно мөнгөө бодоод ингээ гацж байгаа юм л да тэр үүдэнд нь Тэгсэн дээр цаан суужсэн нөгөө гайхаадсан мөнгө хурааж авсан хүн чинь
инхаатай харц тулгарнгуудаа шууд өө яана та буруу та би мэдээдсэн юм те буруу ирсэн гэж бодоод ингээд гял суухад тэгээд саяхан аз болж ч гэхүүдээ те дөнгөж саяхан орж ирсэн учраас тэр мөнгө нэг айхтар холилдог байсан. Тэгээд тэгээ мөнгийг нь буцааж өгсөн. Тэгээ жүжигч манаас дахиад намайг стой уучлаарай гэж уучлалт гуйсан. Тэгсэн чинь удалгүй нөгөө оршуулгын осол дээр байсан тэр нөгөө ар гэрийнхнээс нэг нь гүүж гарч ирээд нэг нь гүүж гарч ирэнгүү те би тань ингээд тааш очих чинь заагаад өгье гэж хэлсэн гинэ. Яа тэгэхээр ойролцоо нэг одоо газар оршуулгын ослоор ингээд бахан алдартууд ороод ирсэн тэр хүн харцсан байсан байна л да. Тэгэхээр за бодвол угаасаа тэр алдартууд дээр л орох гэж байсан байх гэж бодоод ингээд тэр одоо зөв оршуулгын газрыг ингээд зааж өгсөн. Тэгээд гар бариад ингээд энэ явдал дууссан байлээ. Тэгээд жүжигчний очих хөстө оршуулгын эслэн 32 дугаар өрөөнд байсан. Тэгээ манай хүмүүс 31 дэх өрөө рүү ороо явцсан. Тэгээ одоо энэ талаар бол ярьж найзууд нь хөтлөө инээдгээ гэсэн мэлээ. Тэгээ өстэй эвгүй байлаа юм байна. Тийш. За сайн байна уу гэж ордог. Угаасаа л гэрийнхний хамаатансны бүгдийг танихгүй шүү дээ. Тийм шүү дээ. Одоо найзаагаа л таниалаа амхандаа нүдэрээ хайгаа явж идэг байдгүй. Эвгүй шүү дээ. Эрэгтэй хүн гэсэн чи эмэгтэй хүн байдаг. Би биш шүү. Юу гэх тий. Тэгээ иймэрхүү эвгүй байдалд орсон. Тэгээ бас тэрийг өөрөө айгүй нийт ярьдаг. Би тэг мөнгө авах гэсэн. Бас санаа зовоод болохгүйгээд тийм шүү дээ. За тэгээ дараагийн баримт нь болохоор бас нэг өөр нэг оршуулгын явцлаар болсон явдал байна. Тэгээ нэг сонин цагнаад нэг иймэрхүү юм байсан шүү. За Зүрхэн Чингисийн намар киногоос бүгдрөө үзчихсэн тийм энэ драмагаар танигдсан жүжигчин Сунсан хон дөнгөж нэг 20 гарч явахтал юм байна. Энэ Ибён хон гэдэг нөө инхаатай найз ахгүй энэ хоёр ч хоорондоо нэлээ найз. Гэтэ яг инхаа бол ахал юм шиг байл л дээ. Тэгээд инхаагийн аав нас орсон юм байна. Ингээд Зүрхэн Чингисийн намар киноны энэ Сунсан хон жүжигчин маань энэ аавынх нь оршуулгын яслал дээр очихоор болоод тэгээд тухайн үед баг нөө ирсэн хүмүүсээс хамгийн ихэнд очсон байсан. Тэгээд хүмүүсээ төлөөлөөд баг хамгийн түрүүнд ингээд оршуулгын яслал руу ороо явсан гинэ. Тэгээд оршуулгын яслал ч очихоор нөгөө солонгосч бас л одоо юу гэдэг оршуулгын яслалын зан үйлч шал өөр байгаа штэ. 2 удаа бүтэн мөргөөд 3 дахь дээр нь ингээ хагас мөргөдөг гинэ. Тэгээ энэ талаар нөгөө дөнгөж 20 гарч исэн учраас мэдхгүй оршуулгын яслал яаж ч мөргөдгийг яг юу ч хийж юм илэрхийлдэг юусэн мэдхгүй байсан. Тэгээд нэг хальт сонсон. За ямар тааш оршуулгын яслалаар 2 нэг хагас мөргө 2 бүтэн мөргөөд нэг хагас мөргөнө гэдгийг мэддэг байсан. Тэгээд нөгөө дээрэс нь хойдолтойгоо ах нарыг ингээд уг нь урдаа оруулсан бол бас нэг яаж мөргөхийг хүмүүс харна штэ тий. Тийм байхгүй төрөлд орсон учраас мөргсөн баг. Тэгээ мөрөгтэй яг 2 бол ингээд бүтэн мөрөгч байгаа. Тэр нь зөв байсан. 3 дахь дээр ингээд бүр санаа зовоод яаж мөрөхөө мэдгүй. Тэгээ бид нар нэг юм сунгалт хийхээр ингээд доошгоо ингээд одоо гарлаа юу хөл рүүгээ ингээд нөгөө зүгээр доошгоо тонгоодог шүү дээ. Яг тийм байдлаар тонгоосгнэ. Тэгсэн чил учиргүй ингээд ард нь хүмүүс л ингээд инээгээдж байгаа юм шиг. Тэгээ тэрийг нэг юм төвчж байгаа чимээ дуулаад тэгсгнэ. Тэгсэн чи буруу мөрөгцсөн. Одоо эхний 2 дээр ингээ бүтэн ингээ мөрөг газар 3 дахь дээр нь болохоор зүгээр л ингээ жоохон тонгоох хэрэгтэй байсан чинь манайх ингээ сунгалт хийсэн байгаа байхгүй 2 гараа урагшаага болонгуудаа тэгэхээр нөгөө ард ирсэн байгаа хүмүүс чинь инхаагийн аавын оршуулгах хослоо шүү дээ. Тэрэн дээр хүмүүс энийг оршуулгын хослоор инээж болохгүй шүү дээ. Тэгээ санаа зовоо бүгдээрээ хэлмэлээ 100 та бөө юм болж ирсэн байгаа. Айгу инээх хэцүү байх хэцүү байдал болчихсон. Тэгээ дараа нөгөө инхаа хэлсэн маамалд ахаа би ингээ тань аавч оршуулгын хослоор буруу ингээ мөрөгснөөс болоод ах нар инээлдэнэ тиймэрхүү юм болсон гэдэг. Энэ талаар инхаа сонсоод дараа нь илгээ хөшлөг нээсэн гэсэн байна. За нэг юм явдал болчихсон. Танилцуулаад өргөжлүүлье. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Self Feminine Wash шингэн савыг танилцуулъя. За нингийн эсрэг үйлдэлтэй ургамлын гаралтай шингэн сав 200 мл-ийн хэмжээтэй савлагдсан байна. Энэ сав нь ямар учиртай гэхээр эмэгтэйчүүдийн ер нь бол эмзэг эрэхтний угаагч гэж хэлж болно. Ням бактери, вирус, мөөгөн цэцэрэг бичил биетнийг устгах, тэдгээрийн өсвөл тархалтыг зогсоох үйлчилгээтэй юм байлээ. За мөн химийн хорт бодис агуулгад бол хэрэглэхэд ямар нэг аюул авахгүй байнгын усанд орох боломжгүй үедээ хэрэглээд яваад байвал эвгүй өнөр гарахаас хэрэглэх юм бэл хөдөө гадаа явах тун зүгээр санагдсан. Тийм байна тийм. Ийм сул хүчлэг шинж чанартай зөөлөн хүчлэг зөөлөн сул хүчлэг бүтцтэй байна л да. Тэгэхээр судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн дээрээс ийм сул хүчлэг байх нь хэвэн гэж үздэг юм байлаа. Тэгэхээр яг нөгөө ийм хурц юм хэрэглэх бас жоохон хэцүү байдаг шүү дээ тийм. Ялангуяа нөгөө бид нар чинь биений имэрдэг шүү дээ. Биений имэрсний дараа ер нь байнга л угаахгүй л хэцүү байгаа гэдэг шүү дээ. Тэр босон болоогүй юмар угааж болдоггүй. Тэгэхээр зориултын самгаар угаал зүгээр юм бэл. За тэгээ цааны модны эфирийн тус агуулсан тул нянгийн эсрэг зөөлөн үйлдэлтэй цааны модны эфирийн тус агуулсан учраас нөгөө нэг юм юу гэдэг өтрээний орчны тэнцвэртэй байдлыг бий болгоод захтнаа зовёр тухгүй мэдрэмжийг бууруулнаа гэсэн байна. За тэгээд хөөсрөлт нь арсыг ерөөсөө эмзэгшүүлэхгүй бохирдлыг садар цэвэрлээд нэг угаалтаар хөөсний үлдэгдэлгүй сайхан ингээ угаагдчих юм лээ. Зарим самжиг наалтчдаг шүү дээ тэгэхгүй. Эмэгтэйчүүд биений өмнө юуд гадан бэлэг ирэхнээ угааж байх нь эрүүл мэндийн хувьд сайн таатай байдаг. За тэгээд нэмэлт мэдээлэлсэн дурдвал юу ингэ гэсэн чинь бэлгийн замын халдвараас бол хамгаалахгүй шүү савн. Энэ бол мэдээж ойлгомжтой. За эмэгтэйчүүдийн савн гэж байгаа ч гэсэндээ эрэгтэйчүүд бас хэрэглэж болно. Ер нь нэг аваад тавьчаад тэгэл найзал бүлээрээ хэрэглэж гэсэн. Бэлэг ирэхний ариун цэвэр угаалган зөвхөн эмэгтэй хүнд хамаатай бол асуудал биш байдаг. Бэлгийн ариун цэвэр бол мөн эрчүүдэд адилхан хамаарна.
Мэдээж хэлбэ яах вэ? За холбогд утасны дугаар 77 11 87 10 80 тэг 2 66 55 гэсэн дугаар л холбогдож болох нь. За хаанаас авах гэхээр бүх имийн сонгуудаар худалдаалагдах юм байна. Хаяг барьчлууд Баянгол дүүрэг 14 дугаар хороо намын хөтөлбөрийн чанга хон барилж байгаах нь сошиал хаяг нь за MSI Mongolia гэдэг яхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Silk Pim-ийн Wash Шингэн цаан байлаа. Баярлалаа. За ингээд мэдээлэл өргөжлүүлье. За дараагийн мэдээлэл нь эхнэрийнхээ учрыг гэрэлснээсээ хойш 5 жилийн дараа л янхаа маань улсан байна. За яасан мэхээр жүжигч маань 2013 онд жүжигчин Иминжонтой гэр бүл болсон. Тэгээ 2015 онд хүү 2023 онд охинтой болсон. Одоо ингээд сайхан 2 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болсон байна. За тэд гэр бүл болоод хэдийн 12 жилиг ардаа үзсэн. Гэхдээ жүжигчин маань саяхан орсон нэвтрүүлэгтээ би ерөөсөө эхнэрийнхээ учрыг гэрэлснийхээ дараа бүр 5 жилийн дараа л ингээд ойлгосон гэсэн. Яг юуг нь ойлгосон бэ гэхээр эхнэр нь ингээд хэцүү болохоор инхаа дээр ирэл ингээл тэр тэгэл намайг ингэсэндээ би ингээд аюу бачимдаа тэгээд ингээл хэлдэг гэсэн гэнэ. Тэгэл яг нөө тайвшруулах арга чи эрэгтэй өмнөдөө өндөр арай өөрлөд юм байна л да. Инхаа болохоор яаж тайвшруулдаг гэсэн бэ гэхээр тэр нөгөө ярьсан яриан дээр дүгнэлт хийгээд өө чи энэ дээр нь алдсан биз дээ. Чи буцаагаар шүүгээд чи энэ дээр алдсан байна. Энэ хүн чи ингээд чамруу муухай ашигласан биз дээ. Чи ингэчүүл аюу зүгээр байгаа байхгүй гэнгээд зөвлөөд явчихдаг байсан. Тэгээ нөгөө уурлус байлыг зөвлөгөө өгөөд ингээд шүүгээд явчихдаг байсан юм байна л да тийм. За ингээд инхаа ах маань эхнэрийнхээ алдаа дутагдлыг сайн ойлгоод тайлбарлаад өгчих юм бол ингээд өөрийгөө ойлгоод те буруугаа ойлгоод ингээд уур нь гарч байх л бодсон юм байна л да. Тэгсэн чинь нэг өдөр нь эхнэр нь ингээд дахиад асуудал ярьсан маамлаг. Би одоо тэр тэгсэн намаа ингээд надад айгүй хэцүү байсан гээл ярихаар нь дахиад шүүх санаатай те зөвлөгөө өгчих санаатай л дуугаа сонсохгүй ингээд тэр чин гээл эхлэх гэсэн чил эхнэр чи дуугаа сонсч гээл хэлсэн гинэ. Опа та зүгээр дуугаа сонс гэд. Тэгэхээр нь яваад эхнэр нь хэлж achил чимээгөө сонсч л те. Ингээ зөвлөгөө өгөхгүй гөлөгөө сонсоодсон юм. Тэр ингээ адэр намааг муулаа гэлсэн чинь ажиглаадсэн чи ихтер нь ярьж явах хоорондоо өөрөө уур нь гараад зүг болцсон гинэ. Тэгэл ойлгосон маа. Үгүй энэ хүн чинь те. Эхнэр маань ярихад би одоо олон толом ярихгүй зүгээр дуугүй сонсоод их юм бол энэ хүний уурч юурээс гарах юм байна штэ гэдгийг 5 жилийн дараа ойлгосон маа. 5 жил зөвлөгөө өгч юм уу тэгээ. 5 жилийн турш хэлсэн байгаа байхгүй. Чи энэ дээр алднаа чи яг ингээ чи энэ бүтээл дээр ингэсэн байж тэгээ. Ингээ хэлээддэг гэсэн. Тэгээ 5 жилийн дараа эхнэр нь яг уур нь хүрээд хэлчихэж байгаа юм да. За тэгээ одоо бол эхнэр нь хүн муулах ч юм уу те одоо бухимдах юм бол яадаг болсон бэ гэхээр шууд ингээд өө тэр чи ямар балер навш шүү те. Яаж хамт муулдаг болсон. Чиний буруу юусэн байхгүй. Тэр хүнд л буруу байна гэд ингэж хэлдэг болсон тухайга ярьсан бэлээ. Тэгэхээр одоо ингээд эхнэрийнхээ хучрыг бол сайн олдог болсон байна. Зөв штэ дийлэл нэг муулчих хэрэгтэй ш сонсоол те. Тийм тэр нэг хүн ингээд тухайн үед сонсоод л өгчөд болно штэ. Надаас яг хүн сонсоод үгүй нэг юм шүүгэд чи яг тэрэн дээр алдсан байх гэхээр бүр улам уурах. Чи юусе тайвшруулахгүй юм байна. Дарддаг гэсэн. Харин. За дараагийн баримт нь хүүн аавыгаа Баатар гэж боддог байсан гэсэн байна. За 2009 онд нээлттэй хийсэн J.I. Joy гэдэг Америкийн бүтээлч жүжигч маань тоглосон. Энэ бүтээлс хит болжсэн шүү дээ. Тэгэд хүүгээ 4 настай байхад энэ бүтээлийг үзүүлсэн гэнэ киногаа. Тэгсэн хүүн аавыгаа ингээд жинхэнэ Баатар гэж гайхаад тэгэхээр нэлсэн маа чимээгүй наац чи нууц шүү би Баатар гэдэг чи нууц шүү гэх. Тэгэхээр хүүн асууж л те ээж ч гэсэн таныг Баатар гэдгийг мэдэхгүй юу гэд. Мэдгүй ээж чинь ч гэсэн мэдэхгүй байгаа гэл. Хүн 4 настай шүү дээ. Аава та энэ хутга зэвсгүүд нууд гэдэг. Америкт нэг агуулах байгаа. Тэнд л нууд байгаа. Аав дайснууд гарч ирэхээр тэр Америкийн агуулгасаа аваад тэгээд тэр дайснуудтай зодтолтой шүү дээ гэж хэлсэн маа бол. Тэгээд аавда бүр итгэцэн. Тэгээд аав нь яг нь тухайн үед нөгөө од гэдэг нь бол ингээд мэдэхгүй аавыгаа л ингээд Баатар гэж бодсон гэсэн үг л та. Тэгээд тухайн үед бас нөгөө юм жүжигчин гэдэг мэрэгчлэг юусоо ойлгодгүй байсан. Яагаад тэгэхээр за одоо утсан дээрээ ингээд үзэхээр аав ээж нь гарчин тий зургатаар үзэхээр аав ээж нь гарчдаг. Тэр хүүхдийн хувьд бол зүгээр л миний л аав ээж шүү дээ тий. Тэгээд дээрэс нь аав ээж гэн найзууд гэж хүмүүс дандаа алдартай шүү дээ. Тийм шүү дээ. Бүгдээрээ зургатаар гарч тэд нар дандаа ингээд гэртэрээ хоол шүдэж ичлээд явж идэг ахна шүү дээ тий. Тэгснэ зургатаар кино мэн тоглоод байгаа. Энэ юу миний таньдаг бүх хүмүүс тий зургатаар гараад ирэх гэдэг чинь зүгээр нэг энгийн хүмүүс байна гэдэг тийм ойлголттой байгаад гэсэн. Тэгээд сүүлдээ л энэ жүжигчин гэдэг мэрэгжил гэж тусдаа байдаг юм байна гэдгийг нэлээд сүүл баг нэг 2 жилийн өмнө л ойлгосон гэж байгаа юм. Бараг хүн болгон зургатаар гардаг юм байна гэсэн ойлголт олцсон байна шүү дээ. Бараг явж байгаа хүн болгон л гардаг гэдэг ойлголттой байгаад. Гэтэл яг аав ээж хоёр нь өөрсдөө од аавынх нь найз нөхдөч гэсэн од байгаад шүү дээ. За тэгсэн өнгөрсөн жил Florence Korea Film Festival-д жүжигчин маань оролцохоор явсан гинэ. Тэнд 7 хоногийн турш жүжигчин Lee Byung-hunны тоглосон кинонуудыг өдөр болгон гаргасан. Тэгээ жүжигчин маань явахдаа анх удаа ингээд Европ руу хүүгээ дагуулад явсан юм байна. Тэгээ асуудал нь хүүтэй тоглосон кинонуудаа үзүүлэх гэсэн чинь дандаа ингээд насан туршидтын кино байгаад байсан. Тэгээд тэр дундаа ганц үзэж болохоор кино нь Mascured юу лээ. За энэ нэг дуудлага хэвчээ мэл ямар тач инхаа маань
одоо хааны дүрд тоглож байгаа. Хааны оронд л ингээд хаан болж байгаа юм бүтээл байдаг л та. Нилээн алдартай тухайн үед бас хит болж исэн. Хаантай адилхан царайтай байгаад байдаг. Оо яг зөв. Тийм хаантай адилхан царайтай байдаг. Хааны оронд хаана тэнэгдүүч байдаг лөө. Өөрөө тэнэгдэж байгаа тийм. Өөрөө бол нэг тийм арай хүн чанартай байна. Тийм яг тийм бүтээлд тоглосон. Тэгээ энэ киногаа л за арай хүүхдэд үзүүлж болох юм байна да гэдэг ингээд хүүхдэд үзүүлсэн. Гэхдээ өөрөө чинь кино одоо фестивал явж байгаа учраас нөгөө яриацлагын гүнж гэдэг юм маш завгүй. Тэгээд энэ бүтээлийг нь хүүн ганцаараа тавих юм ингээд ганцаарч байх хэвдээ бас нэг арай ажилчтай энтертэл ингээд орол үзсэн маа л да. Тэгсэн хүүн аавхан тоглосон кино үзэл ингээд бүр асгартлаа ойлсон гинэ. Бүр маш чанга ингээд бүр ихэр татаал. Тэгээд энэ чинь бага Итали цууцсан гайхал одоо юу энэ хүүхд орж ирээд ингээд ойлаад нэгэл бүгд гайхал. Тэгээд дараа нь энэ талаар жүжигч маань дуулаадгүй одоо танаа хүүч нилээ ойлсан ингээд нэлүүр зурхраад нилээ ойлаад кинонд орж ах шиг байлаа гэд. Тэгээс маа. Тэгэл бодож л дээ аав хүн те нөгөө жүжигчин хүнийхээ өстэй би их л гоё жүжиглэж те миний хүүч удаа аавхаа ямар жүжиглэлтэн дээр те намаа ямар жүжиглэлтэн дээр ингээ бишрээд уйлсан юм бол таа гэд. Тэгээ дараа нь яг нөгөө хүүгээсээ сонирхол асууж л те аавх нь ямар жүжиглэж чамайг тэгтлээ уйлуулсан юм бэ гэд. Тэгсэн хүн хэлсэн маа. Үгүй энэ дубужаан гэдэг ах хүүхэд л би их уйлсан штэ гэд. Юусе аавын жүжиглэлт байгаагүй байхгүй. Аав хамаагүй. Аавыг аварсан тэр туслах дүр хүүхэд уйлсан. Тэгээ нөгөө яг манай хүн болохоор бас тэ өөрийнх нь жүжиглэлт хэл тестэлт нь ороод те би ч бас тэ ингээд бодоод хүүндээ магтуулчихсан надад тэгсэн чи аав ерөөсөө тэр аав маавынхаа жүжиглэлтийг биш тэр шаал өөр хүний жүжиглэлтийг харж уйлсан болж таарч байгаа. Ямар тач аавыгаа мундаг жүжигчин гэдэг нь бол мэдээд байгаа. Тэгээд байнга л ээж гэдэг хүн чинь тэр нөгөө фильм фестивалд очсноос хойш аавтайгаа нэлээд дотнолсон гинэ аавгаараас хөтлөөл тэгэл ааваа гэж аавтаа тэрвэрлээ. Гэтэ энэ явдлын 2 хоног л үргэлжилсэн. Шалаагүй гэж. Шалаагүй 2 хоног л үргэлжлээ. Тэрнээс хойш ээж л гэдэг болсон. Тэгэл ирээл ээж болсон доо гэдэг шиг. Гэтэ хүн аав ээж хоёроо од гэдгийг нэг одооноос мэдэрч эхэлж байгаа шүү. Яагаад тэгэхээр аав ээж хоёртойгоо ингээ гудамжинд ингээ хөтөлцөөд явж хахад жишээлбэл ингээ эхлээл гудамжинд явж байгаа хүн оо ибэн хон жүжигчинийхаа бид танд дуртай шууд зураг хөргө авахулъя гээл тэгэнгүүт хүүн тэндээс л ингээл ээжээс хөтөлсөн байжснаа л аава гэл гүдэг гинэ. Хүүгэл ирдэг гэж. Яагаад тэгэхээр энэ од хүний чи би хүүн штэ. Бас өөрөө гайхуулчихсан надад юу. Гайхуулчихсан надад. Тэгээ зураг авахулна. Тэгээ дараа нөгөө хүн чинь өстө ээжиг нь болж харна штэ. Ээж нь бас алдартай. Хүүяа имэн жоо жүжигчин тантай зураг авахулъя гээл. Аав хаагаас хөтөлжсэн чинь ээж наад хүн чи миний ээж штэ гээл те. Ингээ хахаа тавилтаа өргөн бас нэгсэндээ аав ээж хоёр маань мундаг хүн шүү дээ. Би мундаг хүний хүүхдэн шүү дээ гэдэг ингэж харуулж байгаа гэх юм уу. Тийм байна. Тэгээ дээрээс нь сая бас иминжон жүжигч маань YouTube хуудас нээгээд сүүлийн үед бас өөрийнхөө тэ хувийн амьдралын тухай нэлээд сонирхолтой бичлэгүүдийг оруулдаг болсон байлээ. Тэгэхээр та бүхэн маань сонирхолж орж үзэж болох байхаа. Тэгээд 2-7 өдрийн өмнө өгсөн инхаагийн ярилцлага гэхээс илүүтэйгээр зүгээр нөгөө дотны уран бүтээлчтэйгээ хамтраад тэр нэвтрүүлэгт нь л ороод ярилцсан байлээ. Зүгээр яриа өрнүүлсэн тэрнээс нь та бүхэндээ орчуулан хүргэлээ. Тэгэхээр инхаа маань нэг иймэрхүү сонин сайхантай байгаа ах нэ. Хөөх юм аа. Гэтэ одоо энэ хоёр чинь хоёулаа алдартай. Хүүн одоо ингээд олны нүдэн дээр бас өсөж штэ тий. Тэгэхээр бас алдартай болох магадлал ч юм уу юу гэх юм. Их л олон нүдэн дээр л амьдрал өрнөж байна. Тэгээ бас охинтой болцсон штэ тий. 23-нд охинтой болцсон. Тэгээд их нэртэйгээ яг нөгөө YouTube хуудастай их нэрхээ YouTube хуудасаас орно гэж хэлээд тийм үлээ 100,000 subscribe 100,000 болохоор оруулан чиглүүлнийг тийм яриадсан шүү. Тэгэхээр тэгээд удахгүй бас хамтдаа бичлэг YouTube дээр бичлэгүүд оруулж магадгүй юм. Тийм байна. За нэг иймэрхүү сонь сайхантай. Хөөрхөн гэрүүлээ нөө. 2 хоног үргэлжсэн гэдэг гац тэр аав гэсэн хайрна. За тэгвэл үргэлжлэл дараагийнхаа алдарсан буюу дандаа өгдөг дүр тоглодог алдарснаа танилцуулъя. За Шон Би 1959 оны 4-р сарын 17-нд орсон. Одоо бол 65 настай Английн жүжигч юм аа. Хааны драмын урлагийн академи гэж үт юм бэлээ. Тэрийг төгсөөд 1983 онд театрт оронгуудаа Ромео Жулиеттэй жүжиг тавьснаар мэргэжлийн анх гараагаа ингэж эхлүүлж ирсэн. За Йоркшир хэлний аялгаагаар одоо хүртэл хадгалсан буюу яг тэр аялахаараа ингэж ярьдаг юм бэлээ. Ингээ 1990-аас 97 онд гарсан IPTV-гийн Sharp суралд Ричард Sharp-ийн дүрийг бүтээснээрээ гол амжилтаа олж чадсан байдаг. За 2002 онд болохоор их бин Британий Академийн телевизийн шагналыг BBC-гийн One Online гэдэг киноны цагийн шилдэг жүжигчний дүрээрээс хүртэж чадсан байдаг юм билээ. За гэр бүлийнх нь амьдралаас нь дурдвал Шон Марк Бин Шеффилд хотын Хансворт хотын захад нь болохоор Такууд болон Брайан Би нарын хүү болон мэдлсэн байдаг. За Брайан Би нь болохоор Шеффилдэд байрладаг Хансворт инженерийн химик жижиг үйлдвэрийн компаниг эзэмшдэг. Ер нь бол давгүй айл байсан. Эзэмшдэг, удирддаг байсан. За энэ компани нь юу гэдэг гэсэн чинь нэг юм ган төмөр боловсруулдаг. Дээрээс нь металлаар одоо юм хийдэг юм компани юм блэ л дээ. Аав нь маш их хөдөлмөрч ухаалаг бизнесмен байсан. Тэгээд энийхээ хүчээр өөрийнхөө хүчээр өөр нь бол амжилтанд хүрсэн ингэж аавыгаа дуурсдаг. Тэгээд аав
багасаа ер нь бол ажлын амтыг мэдэрсэн гэх юм уу? Аавынхаа үйлдвэрт байнга очиж ажилладаг юм байсан. Туслах ажилтнаар ажилладаг. Тэгээ үнэхээр жирийн ажилчин гэр бүлээс гаралтай гэдгээр одоо хүртэл ингэж бахархалтай хэлдэг юм билээ. За ээжийнх нь хувьд бол гэрийн эзэгтэй байсан. Гэхдээ сүүлд нь нөхрийнхээ компани бичиг хэргийн ажилтан тусалдаг буюу аавынхаа компанид нарийн бичиг хийдэг болж эхэлж байна. Тэгээ аав ээж ер нь зэрэг тэр компани удирдах эхэлж байгаа юм л да. Ээж Ритагийн хувьд болохоор халамжтай, ийдэг. За үргэлж хүүхдүүдээ юу л хийн гэсэн тэрийг дандаа ингэж дэмждэг юм маш сайн ээж байсан. Ээжийнхээ тухай ярихтаа бол намайг одоо алдарт хүрэхэд хамгийн томдлох үзэн болсон бол манай ээж. Хүүхдүүдээ дэмждэг хүн байж тэг юу хиймээр вэ тэрийгээ хий гэл ингэдэг байсан. За ингээ аав нь нарийн бичгээр ажиллаж байгаа ээжийг нь оролцуулаад 50 хүн ажиллаулдаг тийм үйлдвэртэй. Бас нэг тийм жижигхэн ч ус биш ээ. Тэг харцангуй чинэлэг болсон идэж гэсэндээ ер нь найз нөхөд гэр бүлсэг тийм найз нөхөд гэр бүлийнхэндээ их ойр байх туртай гэр бүл юм билэ. Тийм учраас тэр идэлнгээсээ хаашаач нүггүй их тэндэл байсан гэсэн. За би хүүхэд байхдаа нэг тийм актер том маргааны үеэр шилэн хаалга ингэж мөргөж унаад тэр нөө шилэн хаалга чинь мөргөд унахад нь шилэн дээрээс нь унаад хүлэн дээр нь унаад тэгээд хүлэнд нь шилний хэсэг нь одоо хүртэл байдаг юм билэ. Авч чадаагүй. Тий үлдсэн алхахад богино хугацаанд одоо ер нь бол алхаж нэг хэсэг чадхаа болоод тэгээд маш том сорвитой хүлэн дээрээ. Иннээс болоод хүүхэд насныхаа нэг хамгийн том мөрөөдөл болох хөл бөмбөгчин болно гэсэн мөрөөдөл хайсан. Тэгээ ерөөсө чадаагүй юм билээ л дээ. За ингээ аав ээжээсээ бол ажил хичээнгөө амьдрал тууштай байх үзэл баримтлалыг бол авсан. За одоо ч гэсэн ингээ амьдрал тууштай. Намжим ингээ амьдрах тууштай. Алдартай болсон ч гэсэн амьдралынхаа хэм маягийг өөрчлөөгүй алтартан гэдгээр илүү хүмүүс төрд юм байлээ. За тэгээ аав ээж нь хүүгээ жүжигчин болно гэж шийдэхэд нь бүрэн дэмжлэг үзүүлсэн. За тэгээд Рада буюу одоо энэ Хатан хааны сургууль гэдэг яриад байгаа урлагийн сургууль, хааны драмын урлагийн сургууль гэж энд нь ороход нь санхүүгийн туслалцаа бүр ингэ дэмжиж ингэж үзүүлсэн байдаг. За анх болохоор орон нутгийнхаа Junior School-д суралцж хагаад 19 нас хүртлээр Ателсан гэдэг юм сургууль суралцж хагаад их Брук сургууль руу шилжиж ингэ суралцсан ба. За ингэ 75 онд болохоор би Брук сургуулийг урлаг англи хэлээр бол сурж хагаад сургууль ингэ орхицсон. Дараа нь сургуулиасаа гарангуудаа супермаркетад нэг хэсэг туслах ажил хийсэн маа. Тэгээ супермаркетад ажиллангаа давхар аавынхаа фирм тус ажилд ороод туслах ажилт хийгээ явж байсан. Тэгээ 7 хоногт нэг удаа тэрээр болохоор Додорхамын урлаг технологийн коллежид гагнуурын чиглэлээр суралцдаг гэсэн юм байна. Их сонин юм оролцдог. Гагнуур хийдэг байсан. Тэгсэн чинь энэ одоо сургууль технологийн коллежид гагнуурын чиглэлээр суралцчихсэн нь ерөөсөө урлагт оролцсон. Яг тэгэхээр коллежид байхдаа урлагийн ангид нь орж үтсэн маа л да. Тэгээ урлагийн ангид нь орж үзээд урлагт илүү татагдчих гэсэн маа. Тэгээд тэр давхар ингээд хоёр өөр коллежид болохоор нэг нь хагас өдөр нөгөөд нь 7 хоног хүрэх хугацаатай курс суусныхаа дараа Роттерхэм гэдэг коллежид буцаж ирээд драмын курстэй хэлсэлж орсон байна. За тэгээд энд орсныхаа дараа коллежийнхаа нэг бүх жүжиг те энтерт нь тоглоод дараад нь Хатан хааны драмын урлагийн академи тэтгэлэг авсан юм билээ бүр энд орсон. За ингээд 81 оны 1 сард 7 улирлын курст суралцаж эхэлсэн маамлаа жүжигчин чиглэлээр. За ингээд 83 онд бол сургуулаа төгсөө тэр жилдээ болохоор театрт шууд илсээд ингээд орсон. Театрт орохдоо болохоор Ромео Жулиетагийн Тибалтийн дүрээр анх тогсон юм билээ. Мэргэжлийн жүжигчний гараагаа эхэлсэн. За карьерийнх нь яг их үед нь болохоор тайзны жүжигч тоглодог, дэлгэцийн жүжигч тоглодог, дэлгэцэд бол дандаа нэг туслах дүр тоглож ингэж аль нь тоглосноор хослуулж ингэж эхэлсэн байдаг. За 84 онд болохоор Дэвид ба Джонатан жүжигт тоглосон байт юм байна. За ингээд 86-аас 1988 оны хооронд болохоор ер нь алдартай жүжигчдүүд маш их тоглосон. Ромео Жулиет явна, Барууны шудрах шивгчин, Зуны шүний зүү зэрэг жүжиг тоглоод Шекспирийн хааны одоо академийн гишүүн хүртэл болсон байсан. За тэгээд анхных нь кино нь болохоор 1986 онд байсан баха бүрийн хэмжээний кинонд тоглосон байдаг. За энэ кинонд тоглосноор бол олон хүмүүс илүү хүрсэн байгаа юм л да. За 89 онд болохоор 15 гудамж кинонд Доминик Брайны дүр тоглоод за энэ тоглосноор болохоор өөртөө маш олон шүтэн бишрэгчтэй болж чадсан байдаг. За кинон тоглож ихснээсээ хойш л ер нь бол өгдөг хүн гэдэг очиж тоглолцсон. Ягаад гэвэл чинь Шон Бини тоглосон маш олон кинод цуврал түүний дүрүүд нь дандаа өгдөг. Багуулж байдаг. За хамгийн алдартай өгөхлүүд нэг бүр гэж агсаасан байгаа байхгүй юу ингэ гэсэн чинь Бромер байна, Нед Старк байна гэх мэтчлэн. За фэнүүд нь бүр түүнийг тоглоом болгоод Шон Бин Must Die гэж дандаа л өгдөг дээл гэж хэлдэг юм байлээ. За олон жилийн турш байна дөрүүд нь дэлгэцэн дээр өгдөг нь бүр интернет болон бүгжний эзэн, хаан ширээний тоглоом, Джеймс Бондын шүтэн бишрэгчд бүр алдаршаад интернетийн мим болгож ингэж хийдэг болсон гинэ. За одоо өгөх нь кинон гараад ирэхлээр энэ дурал өгөх нь гэл бүр ингэ бүгд мэддэг болсон. За тэгээд Шон Бэний дэлгэцэн дээр хамгийн дуртай одоо өгөх нь юу вэ ингээд гэсэн чи бүгжний эзэн киноны Бромер тэр яаж өгдөг лээ? Яа хамгаалах гэж явж байгаа л бүгжинд ховстуулаад нэг бүгжийн булаацалтал нэг актерын болдог штэ. Тэг ягаад дуртай ингэсэн чинь тэр хүлч аим гоё ихгүй өөрөө тэгээд байгаа ихгүй. Тэр өстой гоё хүлээсэн. Түүний өглийг бэстэ баатарлаг ялгуусан сэтгэл хөдлөм
гэж бодсон гэдэг чинь. Тэгээд тэр зураг авалт нь ч гэсэн их гоё болсон гинэ. Яг чин сэтгэлээс өөр нэг орсон гэх юм уу кинонд орж ингэ дүрдээ орж гэсэн найруулагч нь бүр ингэ дурсаж ярьсан байлаа. За тэгээ Шон Бенни дөрөв дэлхийн хамгийн их өссөн жүжигчдийн жагсаалтанд ордог юм биш. 20 оны байдлаар нийтдээ 23 удаа кинонд эсвэл цувралд ер нь бол хөгцсөн юм байна. Тэгээ 23 удаа гэхээр ч одоо бүр нэлээ болоо удаа. Энэ талаар өөрөө хошигноод за би одоо гэрээ ихтэй одоо кинонд тоглох гээд гэрээ ихтэй ингэдэг нэ. За энэ удаа би нэг амьд үлдчихмээрээ шүү гэж хэлдэг болсон гэд хэлжсэн. За 2019 оны 9 сараас эхлээд Шомби дэлгэцэн дээр байгаа тэр өөрийнхөө дүрийг урьдчилан таамаглах боломжтой болчлоо. Хүмүүс одоо намайг хараад л ямар киноч байсан. За энэ бол үхэндээ гэж мэддэг болчиход байгаа учраас ер нь үхдэг дүрүүдээс татгалзаж эхэлсэн юм билээ болигээд. Тэгээ сүүлд нь зарим бүтээлд оролцохдоо за хэрвээ намайг энэ дүрдээ тоглоулахыг хүсчээвэл миний дүрийг амьд үлдээ гэдэг юм гэрээ идэг болсон юм билээ. Намайг өхүүлэхгүй шүү гэдэг болцол тавьж агаад гэрээ идэг болсон. За тэгээ Шеффилд нутгийн аялгаараа ярьдаг ихэнх дүрүүдтэй энэ аялгаа ер нь бол ингэж харуулдаг. Тэр аялгаар ярьдаг гинэ. За тэгээд Шеффилд Юнайтед багийн үнэнч дэмжигч тэр багийнхаа сүлдийг гарн дээрээ шивүүлсэн байдаг. Хэд хэдэн шивээстэй. За тэгээд хамгийн их айдаг юм нь юу юм гэдгсэн чинь өндрөөс айдаг. Бүр чин сэтгэлээс айдаг гэж. За бүгшний эзэн киноны зураг авалтын үеэр өндөр уул нөгөө авирч байхдаа маш их айжсэн тухайг өөрөө дурсан байдаг. Тийм болохоор зарим уулын хэсгүүдийг морин чаргаар давж туулж ирсэн. Тэгвэл бүр айгаад үнэхээр зураг авалтанд орж чадахгүйсэн гэж. Дуу хоолойноос их гоё. Яг ингэ гүн тийм иршүүд дуу хоолой нь алтартай. Олон аудио юм тоглоомын дүрд бас дуу оруулснаар алтартай юм билээ шүү. За нэг зан чанарын хөвд болохоор яг л нэг ирэх хүнийг ийм байдаг гэмээр зан чанартай өнгөсөн. Шудраг те ингээ яг юм. Гэтэ эмэгтэйчүүд өөрийг нь жоохон бүдүүлэг гэж боддог гинэ. Шууд одоо хилчдэг учраас. Тэг эмэгтэйчүүд бас тэгээд хилчдэг юм уу? Тий. Эмэгтэй хүнд ч гэсэндээ. Чи жоохон хөвсгөр энэ тэгтээ бол зүгээр яана гэх юм үгүй. Ер нь тэгэл шууд хилчдэг. Тэгээ зэрэг баг зэрэг бүдүүлэг гэж үзэхэд нь өөрөө бол дургу гэж боддог. Өөрөө хүний тэгээд байгаа чи хэцүү үсттэй. Тэгээ өөрийгөө ер нь жоохон чимээгүй хүн гэж тодорхойлсон байдаг. Сэтгүүлчтэй ярилцлага өгөхдөө жоохон хэцүү. Яг тэгэхээр үг баг амнаас нь гаргана гэдэг бол чанга ярьж ийм хүмүүстэй ярилцах зү шүү дээ. Юм асуугаар тийм. Үгүй. Аха. Тийм. Ингээл ингэсийг л сууж байдаг. Би ч ийм хүмүүстээс ярьж явлаа. Хэцүү шүү дээ чи. Мянган асуулт бэлтжил орохгүй дуурахгүй шүү дээ. Тэгээд одоо та текстээ өгөх нь тий гэж байгаа юм өөр юу гэж асуу. Тэрийг үнэхээр гинэ онгор хэлдэг байхгүй ингээд. Аа ингээд тэгээд үнэхээр хэлэх юм байхгүй байхад нь зайлуулдаг яах вэ те. Тэгж бодвол өстой баг та өглөө боссоо. Тэгээд дараа нь шүтээ угаасна угаасаа ингээд баг ийм асуулт яг тэгдэг гэсэн. Тэгээд сэтгүүлчд бүр түүнийг маш цөөхөн үгтэй хүн гэж юм баталж хэлдэг. Нэг сэтгүүлч бүр түүнийг бас та гайхамшигтай ичимхий залуу гэж хэлсэн байт. Ер нь жоохон дотгошоо. Ичээд юм ярихгүй ингээд. Чүлээд цагаараа ном унших дуртай, хөгжим сонсдог. Дээрээс нь маш чадварлаг төгөлдөр хуурч. Үнэхээр сандардаг. За тэгээд юу хоббиний юу ингээд гэсэн чинь цэцэрлэгч их дуртай гинэ. Одоо хашаага цэвэрлээл зэгцлэл мод тарих их дуртай. Тэгээ нэг гагнуурч нас хийдэг юм байна. Гэртээ зүгээр гагнж магнаал ингээд явж идэх юм байна. Тэгээд дахиад нэг сонирхолын өгсөн чинь ноорог зурах хоббитэй. Одоо юм ингээд хуулбарлан зураад идэг шүү дээ. Янз бүрийн хуулбарлал ингээд зураад идэв юм байна. За төрлөх мужтай бол одоо маш алдартай. Хоёр дахь агуу Йорк шиг хүнээрээс шалгарсан юм байна. Зя. Энэ нэг хүүхэд байхдаа хүн өгчгээр одоо тэр дүр өгчгээр жигнэсээ өвчлээ гэж бодоод өөр кинон дээр гараад ирэхээр гайхдаг байсан шүү дээ. Харин тийм. За Андраач танилцуулаад хувийн амьдрал руу орно. За нэвтрүүлгийн хамтраалагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төвийг танилцуулъя. За тэгэхээр энэ төв нь барилгачийн худалдааны төв нь 28,000 м квадрат бүхий 3 блок, 7,000 м квадрат тулаан хүүтэй агуулгах бүхий баруун бүсийн хамгийн том барилгын материалын зах байгаа. За барилгачийн худалдааны төвийн А болон Б блок 2022-2025 онд тус ашиглалтанд орсон. Дотроо зоогийн газар, офис, үйлчлэгийн талбай, 5 тухтай орчинтой. За 1.5 тонн ачааны лифттэй юм билээ. Давхар бүрээрээ төрөлдсөн захтай. Тэгэхээр их ачаа зөөхөд бол лифт нь амар юм ш тий. Тийм. За тэгээ тус төвд 270-аас 300 аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүс, за нэрээс нь 10,000-аас 12,000 гаруй нэр төрлийн бараа материал худалдаалж байгаа. Төгжрөлгүй автомашин дугаар болон цагийн хязгаарлалтгүй бүсээс өссөн бүх материалаа нэг төрөөс нь авах боломжтой болчих. Ийшээгээ очиход л бараг ийшээд явах шаардлагагүй юм шиг энэсээ бүгд авчих юм байна. За давуу тал нь гэх юм бол ашигтай байрлал, 5 тухтай орчин хүрэлцээтэй агуулга, автомашины хүртээмжтэй зогсоол байгаа, борлуулалт зайтай, үн цэнийн өргөлжид өсөх, за мөн том
намрын машины цагийн хязгааргүй мөлий. Тэр мөн одоо дугаарын хязгаард бол ерөөсөй байхгүй бүс. За тэгээ баруун 15 аймаг руу шууд нийлэх юм замтай. Улаанбаатар хотод баригдаж төслүүдтэй ойр үндсэн хийц болон бусад бүх барилгын материалыг нэг дороос ингээ авах боломжтой байх нэ. За одоо өрн түлэн цаг болцсон. Барилгын материалыг бол дин тентээс нөө 100 айл руу 100 явна гэж чинь болдгоо ш. Тэгэхээр нэг доороос нь бүүнд нь авчвал зүгээр юм бэлээ. Хаяг барьшлууд Улаанбаатар хот Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн замд барилгач худалдааны тогж байгаа. Холбот хуудсын дугаар 77 66 22 77 77 66 22 77 гэсэн дугаарлаа холбогдорой. Сошиал хагин барилгачин цэг хэмээн барилгач худалдааны төвгөд хайхараад ирхнэ. Барилга хамтран ажилласан баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачин худалдааны төв байлаа. Баярлалаа. За ингээ үргэлжлүүлэн мэдээллийг хүргэе. За одоо өнөөдөр та бүхэн дээр шомби ингээд алдартай жүжигчнийг танилцуулж байна тийм ээ. За хувийн амьдралаас нь дурдвал амьдралаач явах вэ? Одоо ер нь 5 удаа гэрэлсэн. Оо тийм үү? Тий. 4 удаа салсан. Одоогийн байдлаар 5 дахьаасаа салаагүй байна. 5 удаа гэрэлсэн чинь 4-өөсөө салсан л байна тэр. Салсан байна. За тэгээд хайр дурлалын түүх нэлээ олон үйл явдалтай. Ер нь бол олонний анхаарлын төвд бас ордог юм байлээ. Хамгийн анхных нь ихнэр нь болохоор 1981 онд гэрэлж исэн Дебра Джеймс гэдэг бүсгүй байгаа. Тэр хоёр болохоор нөгөө багаасаа хамт өссөн. Багаасаа л бинийг мэддэг нөгөө шороо идсэн гэдэг нөхдүүд байдаг байсан юм байлээ. За тэгээд гэрлэлтийн дараа Шон Лондонд болохоор нөгөө сургуультай хааны сургуультай жүжигчний сургуультанд орсон тул тэр хоёрын харилцаа тасарсан буюу хол зэс алгасан гэж үздэг. Ерөнхийдөө бол 7 жилийн туршид хамт байж байгаад ингээд 88 онд 1988 онд аль биесээр хоёр тийшээ болсон байдаг. Ингээд 88 онд эхнэрээсээ салцааж 1990 онд болохоор дахиад гэрлэхдээ Шомбын жүжигчин Миленатай гэрэлсэн байгаа. Милена хэлтэй. Тэр хоёр бол хосуудын хувьд бол хоёр охинтой 1987 онд төрсөн 1991 онд төрсөн хоёр охинтой байсан. Тухайд энэ хоёрын гэрлэлтийг маш тогтвортой байх юм байна да гэж хүмүүс харж ирсэн. Хоёр охинтойгоо олцсон. Тэ одоо сайхан амьдрахантай гэжсэн ч гэсэндээ Шомбины эд завгүй карьер нэхэлсэн. Нөгөө кино зураг авалт гээл гэртээ байхаасаа байхгүй нэх боллоо. Тэгээд ихнэр нь жоохон гомдож гисэн юм шиг. Чи юу гэртээ бараг байхгүй, аав юу гүцдэхгүй, нөхрийн юу гүцдэхгүй байна гэд сүүлд 1997 онд 7 жилийн турш байж хаад хамт салсан. Эхлээ 7 жил дараад нь 7 жил ингээ байж байгаа салсан байгаа. За 3 дахь ихнэртэйгээ болохоор дараагийн энэ 2 дахь ихнэрээсээ салсны дараа буюу 97 онд бас танилцсан байдаг. Тэгээ энэ болохоор хамт нэг цуврал тогсон жүжигчтэй Абигейлтэй гэрэлсэн юм байлээ. Тэгээд хосуудын хувьд бол нэг охинтой 1998 онд төрсэн нэг охинтой. Тэгээд данч энэ хоёр нөгөө жоохон ингээд хил аммаа таарамжгүйсэн гэх юм уу айгу хил амтай байсан учраас 3 жилийн дараа бас ингээд салцсан байна. За ингээд 90 бичнэ хоёр ч болохоор 2000 онд салсан. Тэгээ 2000 оноос 2008 он хүртэл ерөнхийдөө ганц бие явж хагаад 2008 онд болохоор жүжигийн продюсер Жоржина гэдэг бүсгүйтэй гэрэлсэн байна. За тэдний харилцаа бас л таарамжгүй байсан. Маргаантай байсан тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслэр хүртэл хоорондоо нөгөө үг шидэлцэл ингээл 3 4 болоо. Тэг 2008 оноос 2010 он хүртэл 2 жилийн хугацаанд хамт байж байгаа л салцсан юм билээ. За ингээ 22 онд одоо 5 дахь их нэртэйгээ гэрэлсэн Ашли Муур гэж бүсгүй байгаа. Тэгээ тэр хоёр бол одоогийн байдлаар маш нам гүн олонний анхаарлаас хол амьдрахыг бол хичээдэг. Ер нь хувийн амьдралаа нуудаг юм билээ л дээ. Тэгээ Шомби саяхны нэг ярилцлаганд болохоор эцэст нь би нэг тайван зүв хүний олсон гэж бодож байна гэж хэлсэн бэлээ. Тэгээд 3 охинтой шүү дээ. 3 хүүхдүүдтэйгээ бол ойрхон байдаг. Аавынхаа үргийг бол их сайн гүйцэтгэдэг. Хүүхдүүд нь урлагийн салбарт ажиллах ер нь сонирхолгүй юм билээ. Охтууд нь ер нь одоо аав шиг энгийн амьдралаар амьдардаг буюу нам жим амьдарч байгаа юм билээ. Хүүхдүүд нь. За тэгээд олонний танил байхыг ер нь бол их хүсдэггүй. Гадуур ингээл гудамд нь явж байгаа чинь өө таас тэр байж тахаар үл юусгүй гэж нэ тэр ихээр тухгүй болгочдөг гинэ. Тэрэнд бол дурггүй. Тэгэд энгийн пабд ер нь бол найзуудтайгаа ингээл пив уугаал те хөвгчлөлтөө цагийг өнгөрөх их дуртай. Тэгэд Шеффилд нутгаа маш их хайрладаг буюу өөрийгөө амжилтанд хүрсэн ч гэсэндээ Шеффилдийн ажилчин ангийн хүү хിവэрэ байгаа гэж одоо хүртэл хэлдэг. Тэгээ хувийн амьдралаа бол одоо хаалттай байлгаж хамгаалахыг хичээдэг. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэлээс хол байхыг бол илүү их үзэх болсон байлээ. Хэд хэдэн гэрлэл салсан тулсан хайр дурлал салсан гэсэндээ ер нь бол хайр дурлал жинхэнэ хайр байдаг гэдэгт бол итгэсээр явсараад хайртайгаа учирсан байна. За тэгээд өөрийгөө ухаалаг сэтгэл хөдлөл ихтэй зам түүний амьдрал сайхан зүйлж авчирсан, заримдаа хэцүү зүйлийг авчирсан гэж хэлдэг. Тэгээд хамгийн алдартай үг нь юу вэ гэдгсэн чинь би төгс хүн биш гэж хэлж ирсэн нь фэнүүдэд илүү их таалагддаг юм. Тэр үнэ. За ингээд 8 настайгаас эхлэн Sheffield United-ийн шүтэн бишрэгч болсон байдаг. Тэгээд зүүн мөрөн дээрээ 100% Blade гэсэн бичээстэй шивээс байгаа. За тэгээд 2001 онд тэдний алдрын танхимыг бол нээсэн байдаг энэ багийн. Тэгээд клубын санхүүгийн асуудал айгүй хэцүү болсон байсан байхгүй тухай үедээ тэр үед 6 хоронтой мөнгөн дүнгээр
одоо ингээд танд өгсөн юм билээ. Хувь нэмрээ ороосныхаа дараа 2002-оос 2007 оны хооронд клубын нэр хүндийг өсгөхөнд туслахаар тэдний өдөрдох зөвлөлт нь багтжсэн. За ингээ 2007 он хүртэл харж агаад албан тушаалаас огчроод жирийн одоо сайхан дэмжигч нь болсон байдаг. Одоо мөн Yorkshire мужийнхаа крикет клубыг бас дагаж ингээд дэмждэг юм билээ. За бас мөрөн дээрээ 9 юм тооны шивээс хийгдсэн байгаа. Энийг болохоор нэг бүгшний эзний кинонд хамт оролцсон бүх хүмүүс нь адилхан юм шивээстэй бүгшний нөхөрлөлийн анхны 9 хамтрагчдын тухай одоо бие бинийгээ дурсан санахад үл адил шивээстэй юм билээ. За хууль эрх зүйн маргаантай асуудлууд гэхээр ерөнхийдөө бусад хүмүүсийг бодвол намж юм. Ерөнхийдөө томоохон гэмт хэрэг эсвэл шуугантай шүүхийн хэрэгт бол оролцож байгаагүй. Баг зэргийн жижиг асуудлууд байсан. Тэрний үн гэхээр гэр бүлийн хүчирхээлтэй холбоотой асуудал байгаа. 2008 оны 8 онд болохоор тэр үеийнх нь ихнэр байсан Жоржина гэдэг ч энэ хоёрын нөгөө хэвлэл мэдээллээр юу байгаад гэсэн гэдсэн шүү дээ. Тагаа маргалцсан тухай мэдээлэлтэй гарцсан байсан. Тэгээ с ิจ гтэй хэрэгээ бол маань Шон Бэнийг цагтаа дуудаж бүр байцаасан юм билээ. Юу болваа гэр бүлийн хүчирхээлэл үйлдсэн юм уу та гэд. Гэхдээ дараа нь аливаа энэ гэмт хэрэг бурууг одоо нотлох хангалттай нотлох байгаагүй учраас ямар нэгэн хэрэг үүсгээгүй. За тэгээ энэ хоёр дараад нь эвлэрсэн. Бөө юм болж хэрүүл уруул хийж ингээ шүүх цагтаа дээр тусныхаа дараа эвлэрээд хамт амьдрах орлого нь хийсэн ч гэсэндээ тэгээд 2010 онд бол аль биесээр салсан. Энэ чинь 2 жилэл болсон шүү дээ. За дараагийнхны хэрэг нь болохоор пабын зодооны нэг хэрэг оролцсон юм билээ. 2011 оны 6 сард Лондонгийн нэг пабд Шон Би найз бүсгүйтэйгээ хамт сууж исэн юм аа л да. Тэгсэн чинь хажуугаар нь нэг уйдсан л хүмүүс байгаа шүү дээ. Нэг согтуу хүн тэднийг хараад доромжилсан. За ингээ Шон Би тэр дороо тэр согтуу хүнтэй ам мурийгаад бинтэйгээ барьцж аваад нэг жоохон шүргөтэлсэн юм шиг байна. Тэгээ маргааны хавцад тэр зүрүүд итгээдээс хөнгөн зэргийн шарах авсан буюу нөгөө нэг бакал байдаг шүү дээ. Бакалаар л цогцсон юм билээ л дээ. Шүлээ яхта байруул гэхээр нүүрлэн цогоод авсан. Жохон ширэн хурцааштай юм шиг байна. Нөгөө хүн шүү. Нөгөө согтуу хүн. Нөгөө Шон Би. Би гайхлаач. Манай хүн барьж шүү дээ. Гү манай хүн биш. Манай хүн яаж амааж ингээд гэсэн нөгөөдх нь майч хийгээд ингээд бакалаараа. Оо ямар амар зогцсон. Яаж шууд. Тэгээд хамгийн гол нь тэгээд ерөөсөө эмнэлэгт очиагүй. Паб дээр шархаа өөрөө боонгуудаа дахиад шар арайгаа захиалаа суусан гэж. Дахиад хин бэ? Шон Би тий. Өөрөө ингээд шархаа боонгуудаа тий. За дахиад нэгийг авчи зөөвчөө гэж. Бэртэл аваагүй юм байна. Гайгүй л юм билээ. Тэгээ энийг бүр домог шиг ярьдаг гинэ. Би бүр домог манай хүнийг л зохиод тэгэл дараа нь домог шиг сонсгож байна чи. Домог шиг тэгээд тэр нөгөө нэмж хачирлагдаал бараг тэнд 10 хүнтэй зодолтол гэж үгээл нэмж үгээл ярьдаг юм шиг л нотгаар нь. Тэгээ энэ явдлыг цагдаад бүртгэж авсан уулна. Гэтэ Шон Би аль бие осоор нөгөө өөрөө гомдол гаргаагүй хэргийн нөгөө актер ингээд дэвргээгүй учраас тэгсийгээл эцэлсэн байдаг. За хөгжилтэй сонирхолтой фактаас нь хэр яг энэ нөгөө нэг пабд шархацсныхан дараа найзууд нь хөөе чи имлэг явахгүй мó чи имлэгийн тусламж авахгүй мó гэсэн чинь Шон Би кэго надад имлэг авах хэрэггүй надад дахиад нэг шил юу шар ариг өгчөд болно гэд юу ч болоогүй юм шиг сууж байсан гэж. Тэгээ энэ болохоор нэр хүндийн улам өсгсөн гэх юм уу жинхэнэ англи нэр хүн гэсэн гэж шүү дээ. Зүв гэл. Тэгтээ дараа нь имлэг явсан баха. Йоогүй үнэн. Явсан санагдаад. Тэр имижийг нь улам их баталгааж үзсэн. Найзууд нь байсан болохоор жоох. Харин найз охин мохинтойгоо сууж исэн юм болохоор өчгөө харагдаа дараа нь бүгд явангууд яа. Ямар цогч байна. Харин тэгсэн байж болох л юм тий. Чи шалмж өвдөлт мэтрэн штэ. Хичээл ааш гэдэг шүлэн бакалаар зогсож байгаа. Хүчрхэг дөрүүд бүтээдэг л дээ. Тэр үнэн. Гэтэ хүн л юм чи бас өвдсөн л байлгүй. Тий тэгээд ер нь тоглосон дөрүүд нь ихэвчлэн сүртэй, гунигтай, өвхлөөр төгсдөг ч гэсэндээ Шон Би бодит амьдрал дээр маш их хошигндог. Онгоо их ярьдаг хүн гинэ. Гэхдээ яг ойр дотныхоо хүмүүстэй л тэрнээс гол нэг сэтгэл битгүү шүү дээ ярихгүй шүү дээ. Дуурдгүй. Яг тэр хүрээндээ л тэгэж ярьдаг юм байна. Тэгээд маш энгийн амьдралаар амьдрах дуртай. Тэнийг удаа хэлэхдээ би бол жирийн л нэгэн залуу. Шөнийн цагаар гэртээ ирээд шорлог хийж иддэгэ гэж ярьсан билээ. Би өсвөр шорлогоо хийгээд идчихвэл хүсвэл би шар аргаа уучдаг. Тэгээл болоо. Ер нь маш энгийн амьдрдаг гэж хэлсэн билээ. Тийм байна. Энгийн юм уу? Эмлэгч явахгүй. Эмлэгч явахгүй. Харин эмлэгч явахгүй зүгээр гэж боогаад. Айгүй энгийн юм шүү дээ. Зөөгч энтлэг шил ариг. Аашистай давслаад байгаа хүн таа юм шүү. Нэг чив хотлоо яриад байгаа наа. Нэг шил аригч шиг ариг бишээ шар ариг захиасан. Тэр нөгөө тэнд чинь нөгөө шар ариг айгүй хөөд. Тэрийг л ууд юм лээ. За баярлалаа энд хүрэхэд нэвтрүүлгээ өндөрлөе. Студид хөтлөгч Чанцаа Амийн хариулагчаар Борхуу Гинчин Батнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Сэлф Пиминий Ваш Шингэн Савн мөн баруун бүсийн барилгын материалын толгуур төв болох барилгачаа худалдааны төв байлаа. Өргөжлүүлэн та бүхэн маань амар цаг нэвтрүүлгээ аван сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.